Монгол Улсын эдийн засаг өсгийн хэрээр гадаадд байгаа монголчууд маань эх орондоо буцаж ирэх нь ажиглагдах болсон. Үүний нэгэн адилаар өмнө говийн оюутнууд сургуулаа төгсөөд орон нутгатаа очиж аймгийнхаа хөгжил дэвшилд эрдэм мэдлэгээ зориулах нь их болсон байна. Оюутлогын төслийн тэтгэлгээр сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 187 оюутан ихтэй сургуульд суралцжээ. Өнөөдрийн байдлаар 135 оюутан сургуулаа төгсөж, бусд нь амжилттай суралцж байна. Төгсөгчдийн 92% нь аймагтаа ирж ажиллаж байгаа тоо баримт байна. Оюутны дотор байр сургалтын төлбөрийн тэтгэлэг өгөхдөө оюутлогын компани сурлагын голч дүн 3.2-оос дээш байх, сургуулаа төгсөөд аймагтаа ирж ажиллах гэсэн 2 болцол тавьдаг. Оюутлогын компани тэтгэлэг хөтөлбөрөөр орон нутгийн удирдлагын багтай хамтран хэрэгжүүлдэг юм а. 2012-оос 2013 онд суралцах сонгон шалгуулалтыг хийж дуусгалаа. Тэгэхээр манай тэтгэлэг хөтөлбөрт нийтдээ 70 гаруй оюутан сурагчид бүртгэгдсэн. За ингээд энэ сонгон шалгуулалтыг 2 үе шаттайгаар явууллаа. За ингээд 70 гаруй хүүхдүүднээс 2 дугаар шатны сонгон шалгуулалтанд 48 хүүхд шалгарч үлдсэн. За энэс ингээд бид 30 хүүхдийг шалгаруулсан. Монгол Улсын боловсролын сургуулийн түүхний ухааны сургуулийн ПИСА боловсролын оюутан нийт 4 курст оролцох болно. Тэгээд энэ тэтгэлэгтэй тэнцэж харсан бол юм баяртай байгаа. Яг тэгэхээр Монголын говийн баялаг хүүхд залуучдын оюуны боловсрол зарцуулагдаж байгаа. Ер нь бол урд урдны жилүүд гэсэн хамрагц хүүхдүүд их өндөр сэтгэлтэй байдаг. Тэгээд урд нь амарч ирсэн хүүхдүүд эргээд орон нутгад ирж ажиллаж байгаа. Тийм учраас тэтгэлгийн бас өөртөө өөрөө гэж нэс харагдж байгаа гэж бодож байна. Энэ жил 30 оюутан тэтгэлэг олгосноор оюутлогын компани тэтгэлэгт нийт 220 оюутан Өмнө Говь аймгаас хамрагдаад байна. Бусад тэтгэлэг хөтөлбөртэй харьцуулахад оюутлогын тэтгэлэг сургалтын төлбөр оюутны байрны зардлыг багтаасан цогц тэтгэлэг юм а. Хэрвээ оюутны 1-р курст орохдоо оюутлогын тэтгэлэг шалгарсан мөн жил бүр голч дүн 3.2 буюу түүнээс дээш байвал их сургуулаа төгслөө тэтгэлэгт хамрагддаг давуу талтай. Энэ жилийн тэтгэлэг хүлээн авсан 30 оюутны дунд 11 багш, 2 эмч, 7 бизнес эдийн засагч, байгаль орчны мэрэгжилтэн зэрэг Өмнө Говь аймагт ойрын 4-5 жил шаардагдах 10 төрлийн мэргэжлээр суралцж байгаа залуус байна. Оюутлогын компани цаашид ч орон нутгийн урт хугацааны хөгжлийг дэмжих зорилгоор тэтгэлэг төлбөрөө үргэлжлүүлэхээ ярьж байна. We like to set up our scholarships here. Ямар хэрэгтэй байна тэрэн дээр тулгуурлаад шүү. Одоо яаж ямар хөтөлбөрийг ямар замаар яаж зөвхөмжтэй хэрэгжүүлвэл зөвхөмжтэй гэсэн одоо энэ судалгаагаа олоод бид нар хийлгээ. Тэгээд ямар ч энэ хүүхд залуучууд гэдэг бол говь нутгийн маань ирээдүй, Монголын маань ирээдүй. Тэгэхээр энэ хүмүүсээ маш сайн одоо боловсролтой болгож, чадвартай болгож авчих нь бол одоо бидний үүрэг хариуцлага байгаа. And it's very important that we support that. Оюутлогын компани Монгол Улсын боловсролын салбарт нэг компаниас оруулж байгаа хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын салбарт нийт 126 сая доллар буюу 165 тэрбум төгрөг зарцуулж зөвхөн уул уурхай төдийгүй улс оронд хэрэгтэй байгаа болсон хүчнийг бэлтгэж байгаа юм а.